За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За хорвоо дэлхий дээр бидний мэдгүй сонин содон хачирхалтай зүйлүүд маш олноороо байдаг. Тэгээ өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ 3 содон хүний талаар сонсгохоор бэлдсэн байна. За мэддэг хүмүүс байгаа бол алгасаарэ. За эхний хөх арьс дээр. За дэлхий Пол Карсоныг 2007 онд мэддэг болсон байна. Тухайн үед Америкийн хэвлэлүүд түүний тухай одоо маш ихээр бичиж эхэлсэн. Сэтгүүлчдэд ярихтаа тэрээр өөрийгөө 1990-ад оны сүүл үеэс эхлэн одоо арьс нь хөхөрч эхэлсэн гэж ярьсан байдаг. Пол Карсоны арьсны өнгө одоо өөрчлөгдөх болсон шалтгаан нь тэрээр нүүрэн дээрээ маш их экземтэй байсан. Түүнийг эмчлэхээс эхэлттэй юм байна. Экзем нь түүний аав нас барсны дараах сэтгэлийн утарлаас болж эхэлсэн бөгөөд уламд ордож байж. Аргаа барсан Пол гэрийн нөхцөлд өөрөө хийсэн мөнгөн уусмал ууж эхэлсэн байна. Тэр мөнгө болон нэрмэл усыг хольж энэ бодисыг гарган авдаг байж. Үүнээс гадна тэр коллоид мөнгөтэй тосон түрхлэг бас хэрэглэдэг байсан байна. Гэвч эмчнэр энэ бодист маш болгоомжтой ханддаг байсан бөгөөд 1999 онд Америкийн нэгдсэн улсын эмийн болон хүнсний хяналтын хороо бүрэн усан эмчилгээний зорилгоор хэрэглэхийг нь хоригдсан байдаг. Гэсэн ч тэр үед Пол аль хэдийн хөхөрчгсөн байсан байна. Учир нь хүний биед ердөө 1 грамм мөнгө хуримтлагдсанаар ийм өөрчлөлт гардаг юм байна. Энэ процессыг буцаах ямар ч боломжгүй. Хөх арьс нь Полын амьдралыг бол ихээхэн хүндрүүлж тэрээр нэг мужаас нөгөөд нүүж туршлагатай эмч нарыг хайж олон янзын ток шоунд оролцож өөрийн түүхээ ярьдаг байсан байна. Дээрээс нь тэр тамхиг ихээр татдаг байж. Гэсэн ч тэр хайртай хүнтэйгээ уулзарт Жо Анна нэртэй бүсгүйтэй гэр болжээ. Аннагийн хэлснээр түүний нөхөр арьсныхаа өнгнөөс их шаналдаг байсан ч өөрт тохиолдсон зүйлийг заримдаа хошигнолоор хүлээн авдаг байжээ. Жишээ нь түүнтэй холбоотой нэвтрүүлгүүдэд F65 хамтлагийн блюдог тавихад тэр дургуутдаггүй байсан. Харин нэг удаа төдөө нэвтрүүлгийн ярилцлагад тэр хөхөнг одоо надад уудгартай болчихсон. Дараагийн удаа ногоон өнгөөр үзье гэж бодож байна хэмээн тоглоом хийж байсан байна. Гэсэн ч зарим хошигнол түнд үнэндээ таатай бус байсан. Тэр өөрийг нь Папа Смурф буюу Папа Штхунф гэж дуудахыг огтхонч таашаадгүй байв. Та нар энэ хүүхэлдэг мэднэ үстэй тийм. Ахан хөхүүдийн арим. Анна дурсахтаа хэрвээ хүүхэд гүйж ирээд түүнийг Папа Смурф гэж дуудах юм бол тэр нэмсгэлдэг байсан. Харин том хүнд гэх юм бол огтхонч хүнд таалагддаггүй байсан гэжээ. Гэхдээ Полын амьдралд хошигнохоос илүү хүнд зүйл маш их байлаа. Тэр экземаас гадна элэг, бөөр, зүрхний өвчтэй байсан бөгөөд бүр зүрхний мэс засалт хүртэл орж байсан байна. Мөн түүнд түрүү булчирхан хорт хавдар онцлогдсон эцэст нь давж гарсан байна. 2009 онд хөхөн телевизийн ярилцлагад оролцох үед эмч нар түүнд ерөнхий үзлэг хийжээ. Өвчин зовлон их байсан ч эмч нар түүний биеийн байдал тийм ч хүнд биш гэж үзсэн байна. Цусны шинжилгээний хариуч боломжийн даралт нь хийгэн гарчээ. Гэсэн сүүлийн жилүүдэд бол бараг ярилцлага өгөө болж голдуу гэртээ түүхийн ном уншиж, түүхэн сэдвтэй нэвтрүүлэг үзэж цагийг өнгөрөөдөг байв. Аннагийн хэлснээр тэр бараг гэрээсээ гардаггүй болсон. Олны дунд байх түнд таалагддаггүй. Гэхдээ заримдаа зайлшгүй үед одоо жишээлх юм бол банк орох эсвэл тамхи авах хэрэгтэй үедээ гардаг байсан гэжээ. Удалгүй тэрээр зүрхний шигдээс болж түүнийг амьдарч байсан Вашингтон хотын эмнэлэгт одоо хүргэсэн байдаг. Мөн уушгины хатгалгаатай байсан бөгөөд эмнэлэгт байхдаа харвалт өгсөн байна. Ингээд 2013 оны 9 сарын 23-нд Пол Карсон хөх хүн маань 62 наснда таалалд өгсөжээ. За хоёр дахь хүн. Зарим хүмүүс жингийнхээ тухай үргэлж гомдолдог. Турахын тулд хоолны дэглэм барьж эсвэл өдөр шөнөгүй дасгал хийдэг. Харин Английн Параолимпийн үндэсний багийн дуучин Том Станифорд эсэргээрээ жинэмх гэж зовдог нэгэн. Том Станифорд 1989 оны 7 дугаар сарын 1-нд төрсөн Английн Exeter хотоос гаралтай пара дугуйч юм. Тэр 2011 онд улсын пара дугуйн тойргийн тэмцээнд авраг болж байжээ. Тэрээр түр хугацаанд UCI дугуйн спортын олон улсын байгууллагын ангиллаар C3 пара дугуйчин гэж тооцогддог байв. Учир нь түүний хөл гарын одоо холбоос идгэмцэн шагаанууд нь бараг хөдөлтгүй болсон бүх мөч нь уян хатан чанар багтай. 2 дугаар хэлбэрийн чихрийн шинжинтэй, 2 чихэн дунд цэргийн дүүлээрэлтэй. Мөн липодистроф буюу өөх досны бодисын солилцоо, биеийн бүтэц алдагдсан зэрэг одоо олон асуудалтай холбоотой. Түүний энэ өвчнийг 2013 онд оншилж маш ховор MDP синдром гэж тогтоосон байна. Энэ өвчнөр өвчлсөн хүмүүс үнэхээр цөөхөн байдаг. Тэгээ 2014 оны 12 дугаар сарын байдлаар дэлхийд даяар 10 хүрэхгүй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Том тэдний нэг юм. Тэр маш их калорийтой хоол идсэн ч хизээж жин нэмдэггүй. Энийн зарим хүний хувьд атаархмаар мэд санагдаж болох ч үнэндээ MDP синдром бол маш аюултай өвчин. Тэгэхээр MDP синдром бол маш ховор гений эмгэг бөгөөд арьсан доорх өөх тосыг бараг бүрэн алга болгодог.
хүнийг хөгшөрсөн мэт харагдуулдаг бөгөөд чихрийн шижин зүрх судасны өвчин зэрэг ноцтой хүндрэлүүдийг үүсгэдэг. Эдгээр өвчнөөр Том өнөөдөр ч шаналж байгаа хэдий ч тэр боломжийн хэрээр хамгийн энгийн хэвийн амьдралаа авч явахыг хичээж байгаа юм байна. За 3 дахь хүн Франк Лентини. Франк Лентини бол Итали гаралтай Америк хүн бөгөөд 1889 оны 5 дугаар сард төржээ. Харин тэр төрсөн даруйдаа л хүмүүсийн анхаарлын төвд орсон. Учир нь тэр онцгой биеийн бүтцтэй байв. Сицилийн жалхуу 3 хүлтэй төрсөн бөгөөд 3 дахь хөл нь баруун ташаанаас нь гарч иржээ. 6 настайдаа түүний 2 үндсэн хөл нь бага зэрэг урттай байсан. Нэг нь 99 см, нөгөө нь 96 см. Харин 3 дахь хөл нь 91 см байжээ. Түүнд зөвхөн 3 хөл байсангүй. Харин 4 дахь хөл тавхай байсан бөгөөд 4 дахь нь 3 дахь хөлийн өвдөг орчинд байрлаж байв. Нийтдээ тэр 16 хуруутай, бүр 2 бэлэг эргэтэнтэй байсан байна. Та магадгүй энэ бүх гажиг юунаас болсон юм бол гэж гайхаж байгаа бах. Үнэндээ энэ нь түүний ээж жирэмсэн байх үеэс эхэллээ. Ээж нь ихэр уурга дээж байсан боловч нэг нь паразит ихэр байж. Тэр эхэндээ хивийн хөгжиж байсан ч дараа нь нөгөө ихэртэйг нийлж салж чадаагүй байна. Үүний улмаас Франк төрөхдөө ганцаараа гарсан ч өөрийн паразит ихрийн зарим хүчтэй хамт мэндэлсэн аж. Түүний хачирхалтай төрхөөс болж зарим нь түүнийг жижиг мангас гэж хочлон олон нийтийн амьдралаас холдуулахад хүрчээ. Гэсэн ч 1898 онд Франк эцгийн хамт Америкийн нэгдсэн улсад очиж циркийн мэргэжлийн менежер Жозеф Магнанотой танилцсан түүний хувь тавиланг өөрчилсөн. Ингээд Франкийн урт хугацааны циркийн карьер эхэлсэн бөгөөд тэрээр хожим олон нийтэд алдарт хүрч чадсан. Хэдийгээр биеийн бүтц нь онцгой байсан ч Франк Лентини 1907 онд өөрөөсөө 3 насаар дүү Тереза Мюрретэй гэрлэж 4 хүүхэдтэй болсон байна. Гэсэн ч 1935 онд тэр хоёр салсан бөгөөд дараа нь тэр Хелен Шүб гэдэг эмэгтэйтэй хамт амьдралаа шинэрхэлж амьдралынхаа эцэс хүртэл хамт амьдарсан байна. Тэр өөрийн хошигнол харизмаараа алдартай байсан бөгөөд Европ бусын төрхтөд гэсэн бусдад үлгэр дуурайл болж чадсан. Учир нь тэр амьдралдаа хизээж гомдлож байгаагүй. Харин ч тайзан дээр гарч үзэгчдэд баяр хөөр бэлгэлсээр байсан юм. Эцэст нь Франк Лентини 1966 онд уушгины дутагдлаас болж 77 наснда таалд өгсөн байна. Та бүхэндээ сонирхолтой, хачирхалтай түүхүүдээр зөвлөө хэрвээ таалагдсан бол лайк болон subscribe дараад цугаас сайн дэмжээрэй. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.